За өдрийн мэнд хүргэе бизнес айн подкастын сонсогчдод бас үзэгчдод бизнесийн миний редактор Даваад орж байна. За өнөөдөр Батхан зөвлөгтэйгөө диалог подкастынхаа, диалог цувралынхаа сүүлийн дугаарыг хийх гэж байна тий. Тэгээд өнөөдрийн дугаараар ерөнхийдөө асуудал ба шийдэл гэдэг сэдвийг сонгож авсан. Тэгээд ер нь яагаад энэ сэдвийг сүүлийн дугаараараа ярих гэж бодсон бэ? Энийг тайлбарлаа. Тэгээд хоёлаа ерөөхдөө энэ юун дээр та бас итгэвтэй хөтлөөрэй заа. За тэгээ сайн байцгаана уу үзэгчдээ өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр 10 дугаарынхаа сүүлийн 10 дахь дугаараа хийж байгаад баяртай байна. Тэгээд энэ 10 дугаарын туршид хамт байсан Даваад орчтой баярлалаа. Тэгээд дэмжиж ажилласан бизнес цэгийн бас баярлалаа. Тэгээд сүүлийнхээ дугаараар ер нь бол хувийн брендингийн талаар ярих гэж бодож исэн боловч гинт бодол өөрчлөгдөд. Тэгээ ер нь л энэ хувийн асуудал шийдвэрлэх ур чадвар, хүн ер нь асуудлаа яаж таньж олж харах шийдэх ёстой. Энэ чиглэлээр ер нь ярих гэж бодсон. Тэг яагаад тэгж бодсон гэхэлэр ер нь бол ингээд бид өдөр тутамдаа ингээд нэг юм бэрхшээлтэй яваад байгаа шүү дээ. Тэгээд ерөөсөө амьдрал бол тэр чигээрээ бэрхшээл юм, тэмцэл юм ингээд өөртөө ингээд хилцсэн. Тэгээд тэр бэрхшээлийнхээ дунд ингээд маш их бодож гарцаж ингээд явж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө бэрхшээлүүд минь эргээд ингээд асуудал болоод тэр асуудлуудынхаа дунд ингээд хөвөл явж байна. Тэгэхээр ер нь хүмүүстийн асуудлаа олж хараад шийдвэрлэхэд нь одоо нэгийнхэн ч гэсэн жоохон санаа авах төдий юмыг бас хүчүүл зүгээр юм болов уу гэж бодоод энэ сэдвийг сонгосон. Тэгэхээр яг уу би сэтгүүлч болохоор ингээд асуудал гэдэг үгийг янз бүрийн бичгтээ их ашиглана л да. Уусаа бидний одоо ашигладаг гол үг шүү дээ тий. Тэгээд яг уу заримдаа жаахан энэ үгэнд би ингээд нэг юм итерхийг ашиглаад ирэхээр жаахан дургу болчих гээд тийм байгаа. Тэгэхдээ асуудал гэж ер нь юу юм гэдэг дээр таны тодорхойлох тэмээллийг сонсъё гэж бодож байна. За асуудал гэдэг бол нөгөө маш энгийнээр бидний өөрсдөө үүсгэсэн нөгөө бидний амьдрал тохиолдож байгаа бэрхшээл. Энэ бэрхшээл мань хүндрээд тэгээд одоо таагүй байдлыг үүсгэж байгаа. Тэгэхээр асуудал гэдэг бол бэрхшээл, хүндрэл, таагүй байдлыг хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг үүсгэж байгаа нэг эзэн бий гэж байх хэрэгтэй тий. Тэр нь хэн бэ гэвэл одоо хүн өөрөө байдаг. Тэгэхээр гинт хүний амьдралд ингээ асуудал гараад ирдэггүй. Гинт л энэ тэндээс асуудал ингээд үсрээд гараад ирэхгүй. Ер нь бол тэр асуудал маань эхлээд бэрхшээлийн түвшинд яваад идэг. Тэ. Тэгээд тэр бэрхшээлийг чинь бид нар өдөр тутмынхаа амьдрал өөрсдөө бүтээдэг. Бидрээс шалтгааллахгүй бэрхшээл гэж байна шүү дээ. Ер нь нэг юм 3 төрлийн бэрхшээл байгаа тахшаа. Жинхэнэ бодит зохиомл гэх тэ. Жинхэнэ бэрхшээл нь бол нэг бидрээс шалтгааллахгүй одоо юмнууд байгаа. Гинт одоо ингээд явж байгаа машинд үргэлжчихчээд юм. Гинтийн одоо байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан гэх тэ юмнууд гих мэтчлэн бодит бэрхшээл нь болохоор яг нөгөө өөрийнхөө залах уу хариуцлахгүй байдал тэ сэтгэлгээ одоо юу гэдгчээ салхи батгүй байдал гэд харилцаа хандлагын бэрхшээл гих мэтчлэн бид нар өөрсдөө амьдралдаа бүтээгээд тэр бэрхшээлийг бий болгоод байдаг. Зохиомлоор бас бид нар амьдралдаа маш их бэрхшээлийг бүтээж тэ маш их санаа зовндог, түгшдэг, эргэлздэг тийм ээ. Үл итгэдэг тийм ээ сэтгэл зүйн үед одоо маш их юм шууртай явдаг тийм тэрнээсээ болоод ингээд өөртөө бас юм бэрхшээлийг үүсгээд тэгэл харилцааны бэрхшээл хангалттай айгуу юм бэрхшээлт болчихдээ шүү дээ. Тэгэд хүн нэг юм зан төлөв бэрхшээлтэй хүн гэдэг юм нэр хоч зүгцэн явж идэг тийм ээ. Тэгэхээр ер нь бол асуудал гинт гарч ирдэг юм байна. Тэр асуудлыг хүн өөрөө ингээд одоо бий болгодог. Тэгэхээр энэ эхлээд бэрхшээл байжгаад энэ ингээд бидний амьдралыг хүндрүүлдэг. Тэгээд сүултээ энэ одоо тавгүй тавтахгүй байдал хувь хүнийг болон тэр хүнтэй холбоотой хүмүүсийг эргэн тойрныханд хүмүүсийг хүргээд ингээд одоо нэг хүний үүсгэсэн бэрхшээл хүндрэл нь эргээд ингээд нэлээ хэсэг хүмүүсийг бухимдуулсан тавгүй болгосон асуудал болоод хүний амьдралд ороод ирчихдэг байна тий. Тэгэхээр ийм олон асуудал байна. Ийм олон асуудлын дунд би амьдарч гээд энийг би өөрөө ингээд бий болгочихъя гэдгээ хүмүүс одоо ингээд ойлгодог байвал зүгээр байхгүй. Тэгэхээр нөгөө асуудлынхаа эзнийг бусдаас хайгаад байдаг те. Гэтэл энэ асуудал яагаад миний амьдралд ингээд давтамжтай гарч ирээд сүүлийн үед би яагаад энэ асуудалтай амьдраад байна гэдгийг хүмүүс нь таньж ойлгоод тэгээд энэ асуудлаа ер нь тухайн үед нь шийдээд хаагаад явхад ч бас нэг ур чадвар хэрэгтэй байхгүй. Тэр хүний нэг өөрийнхөө амьдралыг удирдах ур чадвар дотор чинь одоо асуудлаа олж харах те. Бэрхшээлээ ялгах тийм ээ. Бэрхшээлээ даван туулах, асуудлаа олж хараа зохицуулах, шийдэх ур чадварыг бид гэж байгаа. Тэрийг бол бидний алдчихгүй одоо эзэмшиг өөртөө бий болгох хэрэгтэй байна. Миний анзаарснаар зүгээр одоо бид нэр ингээд амьдралдаа өдөр тутмын асуудал байгаа гэдгийг ингээд үе үе мэдэрдэг те ингээд ойлгодог, хараад идэг те. Гэхдээ гол зүгээр
одоо гаргадаг алдаа гэх юм уу тийм нийтлэг зүйл нь тийм тодорхой үйлдэлүүд хийхгүй ингээд яваад идэх те. Яг тэгэхээр үйлдэл гэдэг маань тухайн асуудал яг бодит эсхийг, жинхэнэ эсхийг те эсвэл зохиомжтой эсхийг нэгтлээд ингээд цаашдын нэг дүр зургийг гаргаад явчих штэ те. Ямар нэгэн үйлдэл гарахгүй байх чи өөр амар хортой байгаад идэх те. Тэгэхээр ер нь яг зүгээр бид нэр тэр асуудлыг шийдэхдээ ч юм уу эсвэл тэр асуудалд хандахтаа гаргадаг нийтлэг алдаанууд гэвэл та юу хэлэх вэ? Одоо нөгөө нэгэнт ингээд хувь хүний амьдрал өөрөө айгүй тийм бэрхшээлтэй, айгүй тийм хүндрэлтэй тийм ээ. Дээр нь эмх зэгцгүй, дээр нь маш юм тавтахгүй болчлоо. Тэгээ энэ байдал ингээд нэг хэсэг хугацаанд би болоод алга болохгүй маш олон хоног, олон сар жилээр үргэлжлэн тийм ээ. Тэгээ зөвхөн тэр хүн энэ тавтахгүй байхгүйгээр эргэн тойрны хүмүүс тэгээ хамтаа нөгөө калиг хамт олон дээр нь одоо хувь хүний амьдралд ч гэсэн ингээд нөгөө хамт амьдарч байгаа хүмүүс нөлөөлөд эхэлнэ шүү дээ. Тэгээд ирэхлээр нөгөө ер нь бол асуудал тодорхой болоод ирнэ. Тэр хүн өөрөө ч анзаарна, ер нь хүмүүс ч мэднэ. Тэр хүмүүс нөгөө асуудлаа олж хараад асуудалтайгаа нүүр тулаад за энэ асуудлыг бий болгосон хүн нь яг би өөрөө шүү. Надаас болж энэ асуудал гарч ийн. Би энэ асуудлыг бүтээгээд байна гэдгээ одоо мэддэг боловч бид нөгөө үйлдэл хийхгүй тий. Яагаад үйлдэл хийхгүй гэхээр тэрийг нөгөө яг чин сэтгэлээсээ яг энэ миний үүсгэсэн асуудал мөн шүү дээ гэж хүлээн зөвшөөрч чадахгүй. Асуудлаа хүлээн зөвшөөрч чадахгүй. Хоёрдугаарт нөгөө асуудлаасаа зугатаад байна. Дээр нь магадгүй тэр асуудлыг шийдвэрлэхэд тэр хүн туршлага, мэдлэг бас дутчихж болно. Тийм ээ. Тэгээд орчиж байгаа байхгүй. Гэтэл нөгөө асуудал маань хүндэрсээр агаад тэгээд тэр хүний бараг зуршил болоод, бүр амьдралынхаа нэг хэсэг болоод ингээд бүх амьдралынхаа бүх талбарт одоо ингээд нөлөөлж байна тий. Хүний одоо нэг амьдралын үндсэн хэдэн талбар байгаа шүү дээ. Тийм ээ. Эрүүл мэнд, санхүү, ажил, карьер, хобби, гэр бүл гэдэг нөгөө үндсэн талбаруудад нь тэр асуудал нэмээс бүгд ингээд нөлөөдөг. Тэгээд сүүлд нөгөө би ер нь гацчихлаа. Би угаасаа л ийм хүн. Миний амьдрал нэг л биш байна. Би болохгүй байна гэд ингээд тэрийг мэдрээд байдаг, өөртөө дүгнэлтэйгээд байдаг. Гэхдээ ерөөсөө шийдэж чадахгүй. Тэгэхээр тэрийг одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хин ч асуудлыг бий болгож болно. Гэхдээ би үнэхээр энэ асуудлыг үүсгэсэн хүн би юм байна. Тэгэхээр би энэ асуудлаа одоо өөрөө үүсгэсэн би хүлээн зөвшөөрье. Одоо энийг хийдэх хэрэгтэй гэдгийг шийдвэрийг өөртөө гаргаснаас эхлээд бид нар үйлдэл хийх зам руу гарна гэсэн. За тэгвэл асуудал байгаа нэгэд одоо ил байна эсвэл одоо онштой байна гэж үзье л да тэг тухайн асуудлаа харж байна. За тэгвэл тэр асуудлыг яг үгний шийдэх одоо тийм давтамж гэх юм уу те тэр арга хэлбэртэй тэр нэг арга барил талаасаа юу яах вэ? За юу гэдгийг одоо зарим хүн бол ингээд асуудлаа ингээд тодорхой хугацаанд жагсааж явж байгаад дараа нь яг нөгөө нэг тэрийг одоо арилгах тэр үе шат руу орж эхэлдэг юм л дээ. Эрнийг таны бас өөрийн туршлага байна энэ дээр яг тодруулж ярил. Хүн ер нь ингээд сул дорой байхыг те ер нь бүр ингээд тартагтаад болохыг бол хүн хүсдэггүй шүү дээ. Ямар нэг байдлаар ингээд айтаахан амьдрахыг хүсдэг тийм ээ. Тэгэхээр нөгөө айтаахан амьдрын гэдэг нь өөрөө зөвхөн ингээд нэг юм хүссэн зүйлээ хийгээл одоо тухайн мөчөөс аз жаргалтай мэдрэмжийг аваад байх биш. Амьдралаа асуудалгүй л байх хэрэгтэй. Асуудал айл бол багтай байх хэрэгтэй байхгүй тий. Тэгэхээр бид нар одоо тэр нөгөө асуудлаа яагаад бид нар олж хараа шийдэх ёстой вэ гэвэл ерөөсөө аз жаргалтай амар тайван амьдрал бол ерөөсөө хөнгөн амьдрах гэдэг байхгүй. Маш хөнгөн амьдрах хэрэгтэй тий. Тэгээ нөгөө асуудалтайгаа нүүр тулаад за энэ асуудлыг би шийдэхгүй бол надад тохиолдож болох эрсдэл нь юу вэ гэдгийг л ингээд цаашаа өргөжлүүлээд бодоод сурчвал зүгээр тий. За хэрвээ би энэ асуудлыг шийдэж чадахгүй бол надад ямар эрсдлүүд тулгарх юм. Тэр эрсдлийг тулгарсан байлаа хэд би давж гарч зохицуулж гарч чадахгүй үгүй тий. Хүн надад туслах уу тий. Энийг шийдээд хэм бол надад бас ямар боломж байна тий. Энэ асуудлыг шийдэх ямар нөөц боломж байна гэж өргөлж нөгөө өөртөөгөө ажиллаж өөртөөгөө хамт зөв харилцаж хамтран амьдарч тий. Өөртөөгөө ажиллаж ижил бид нар асуудлын ард гарна. Тэгэхээр ихвчлэн ингээд ер нь асуудалтай. Гэхдээ энэ асуудлыг би бас ганцаараа хичээгээд нэмэргүй бусад хүмүүсээс болж байгаа гэж харахыг бол хэн ч чаддаг тэгж бодож чадна. Гэхдээ эхлээд би энэ асуудлыг үүсгэхэд хэдэн хувийн нөлөө үзүүлж вэ гэд ер нь өөрлөгөө өнгөгээд. Ер нь бол өнөөдөр хүмүүс айгуур тийм олон асуудлыг үүсгэчээд бэрхшээл асуудлуудыг үүсгэчээд тэрэн дундаа ингээд бүр ингээд төөрөөд бодлаа тэр асуудлынхаа одоо бүр боол болно гэж хэлэх нь ч одоо хайшин тий одоо жоохон муугаар хэлчихлээ. Гэхдээ тэр асуудлынхаа бүр ингээд юунд нэг баг тартагтаа тулаад тий. Тэгэл өстө амьдрал утга алга болж байгаа юм алга гэд ингээд яваад байна л та. Тэгээ тэрнээсээ болоод нөгөө сэтгэл дотор тас орж байна тийм ээ. Ер нь угаасаа нэг ихэнх одоо масаар их юм ингээд нөгөө анх асуудлыг хаанаас үүснэ ч одоо бүр мартцсан тий ингээд
нөгөө нэг шалтгааны үр дагавар юм гэдэг чинь ингээд бүр ялгахтаа байцсан ингээд ийм бүрхүү ман дунд л яваад байна л дээ. Тэгээд бас миний нэг анзаарсан зүйл нь бид нар ингээд юу ч одоо энэ асуудал гэдэг дээр холбоод ярихад бас юу чухал юм гэхээр тэр нэг тухайн хүнийг үнэт зүйлсийн баримжаатай байх хэрэгтэй юм шиг амьдралдаа тэг миний амьдралд юу ирэх юм юу хамгийн чухал юм гэдэг ч юм уу те зарим хүн ингээд за би бол одоо санхүүгийн хувьд одоо гэр бүлээ өөрийгөө ингээд шин төвшөнд хангалттай төвшөнд тавиачих хэрэгтэй гээд эрүүл мэндийн хайхраад үл хайхраад ингээд зүтгэдэгтэй гэтэл юу гэдгийг одоо ингээд Солонгос нэг 10 жил ажиллаж өрөөд иртэл ингээд би энэ айгүй асуудалтай болцсон байдаг те нөгөө нэг хураасан мөнгө буцаад нөгөө эмчилгээндээ зарах ч гэдэг юм ингээд нөгөө эрсдэл нөгөө түрүүний ярьсан тав тэрийн эрсдлүүд гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг эхлээд хүн зүгээр юу гэдгийг миний амьдралд юу ирэх юм бэ гэдэг нэг ядаж нэг 3 4 тийм пунктаа бүр тодорхой ойлгоод авчвал те үлдсэн нь бол одоо түрүүний ярьдаг шиг одоо асуудал биш бэрхшээл бол авчиж байгаа. Тэрийг зүгээр л ингээд туулаад гарах хэрэгтэй. За санхүүгийнөөс жоохон дутагтаад байна уу? Энэ бол асуудал гэхээс илүү зүгээр л тодорхой үйлдэлүүдээр шийдэх хэрэгтэй бэрхшээл. За юу гэдгийг одоо мэдлэг ур чадвар жоохон дутаад байвал за ийм сургалт одоо надад хэрэгтэй сургууль сурах хэрэгтэй, ийм судлах хэрэгтэй шийдэх юм уу? Тэр нэг том зургааныг олж харахгүй болохоор нөгөө асуудал ба нөгөө бэрхшээлүүд мань асуудал болж томорч харагдаад тэгээд энэ дундаас эрсдлүүд гараад идэв юм шиг. Энд дээр та зүгээр баяжуулж ярих. Яг нь ер нь ингээд нөгөө нэм хувцанд ингээд нэг хог наалтчдаг штэ тий. Тэгэхээр нөгөө яг тэр бэрхшээл гэдэг чинь ингээд бидний хувцанд наалтсан хог шиг л ингээд байгаль байдаг. Тэрийг бид нар ингээд анзаарахгүй байгаал юм тий. Гэтэл тэр бэрхшээл чинь айгүй жижигхэн гэж бодож ийсэн тоохгүй байсан тэр бэрхшээл мэн ингээд хуримтлагцаар байгаад айгүй том асуудал болчдөг. Тэгэхээр олон жижиг бэрхшээлүүд нийлээд нэг том асуудалч болж болно. Тэгэхээр аль болох өдөр тутмынхаа ажил амьдрал дээр ингээд тодорхой хэмжээний бэрхшээл гарч ирж байгаа бол тэрийг ингээд шийдэд явчих хэрэгтэй. За энэ бол харилцаан дээр бас гарч ирдэг те. За нөгөө аав ээж хүүхдүүдийн хоорондын харилцаан дээр жишээлбэл эцэг эхчүүд нөгөө өсвөр насны хүүхдүүдтэйгээ ойлголцохгүй байна. За яг насных нь ноцлог юм байлгүй гэдээ хайчдаг те. За тэгээд гэтэл яадаг вэ гэхээр заавал өсвөр насны хүүхдтэйгээ ингэж нөгөө үл ойлголцож ээж тэр насын давх тустай гэсэн үг биш байхгүй. Тэгэхээр нөгөө за энэ насны хүүхдийн онцлог юм байд юм байна. Тэгэхээр би хүүхдтэйгээ харилцааны том бэрхшээл үүсгэж энийг том одоо хоорондын асуудал болгохгүй тул надаас шалтгааллах зүйл юу вэ? Би юуг ойлгох ёстой вэ? Би юуг одоо хийх ёстой вэ? Би ямар үйлдэл хийх ёстой? Би ямар үг хэлэх ёстой вэ? Би яаж хандах ёстой вэ гэдэг нөгөө асуултыг өөрөөсөө асуугаад жоох ингээд өөрийгөө мэдлэгтэй болгох. Тэгэхээр хүн яагаад асуудлаа таньдгүй, яагаад асуудлаа шийдвэрлэж чаддгүй гэхээр энэ бас нөгөө мэдлэггүйгээс болоод байгаа байхгүй. Тэгэхээр мэдлэг гэхээр заавал ингээл одоо профессор докторудаар хичээл заалгаал нэг танхим төлбөр төлөө суугаад байна гэсэн үг шүү дээ. Одоо бид нар ингээд мэдлэг авах боломж зөндөө байна те. Тэгэхээр нэг өөрийнхөө дагдаг одоо нэг дагаад тэр чиглэлээр уншиж судлаад тийм ээ янз янзын подкаст сонсоод бид нар янз янзын одоо их сурвалжаас мэдлэг авч байгаа учраас ядаж би өсвөр насныхаа хүүхдтэй тэр эмзэг үе дээр нь хүүхдтэйгээ харилцааны асуудал үүсэхгүйгээр хүүхдээ сэтгэл зүйн гэмтэлтэй болохгүйгээр одоо энэ насын айтайхан давъя да гэдэг юм хамтарч давъя те хүүхдтэйгээ хамтарч айтайхан одоо нэг баг болж ажиллая гэдэг зорилгыг тавих юм бол тэг хүн өөрийгөө мэдлэгтэй болгоно. Тэгээд эрэнгүүт ямар үед нь би дуугаа байх ямар үед нь зарим асуудлыг бид одоо зарим нэгэн зүйлийг мэдээгүй юм шиг өнгөрөх үү яаж ярилцах уу гэдгээ ингээд өөрөө зохицуулаад тэгээд үйлдэл хийгээд явчих штэ. Тэгэхгүй нөгөө яагаад одоо чи миний өдөс томроод байгаа яагаад ингэж байгаа би чиний аав чинь нээж чинь ингээл бид нар нөгөө сэтгэл хөдлөл тухайн үеийнхээ мэдрэмжийн дотор дулцдаг байхгүй. Тэгэхээр нөгөө асуудал шийдвэрлэх асуудлыг олж харах асуудал нэгэнд гарч ирсэн бол тэрийг шийдвэрлэхдээ бид нар бас нөгөө бусдын туршлагаас суралцахаасаа илүү өөрөө мэдлэгтэй болох асуудал шийдвэрлэх өөрийн гэсэн бас нэг арга барилтай болох зүйл. Тэгэхээр нөгөө асуудал шийдвэрлэх шийдвэр гаргах гэдэг чинь бас арай өөр юм л да. Тэгхгүйгээр зүгээр ингээд тухайн үеийнхээ мэдрэмж тухайн одоо нөгөө өдрийнхөө нөгөө мууд гэж яриад байдаг шүү дээ. Одоо нөгөө сэтгэл зүйн байдал тухайн үеийнхээ мэдрэмжээр бид нэр өдөрдөгдаад ингээд яваад ах юм бол ерөөс асуудлаа олж харж чадахгүй. Асуудал хүндрэлээд нэг мэтгэл бидний амьдрал ажил бүтээмж те ерөөс амьдрал тэр чигээр эцэгцгүй асуудалтай болсон байдаг. Нэгэнт ингээд томрсон асуудлыг шийдэхэд бид нэр маш их цаг хугацаа тийм ээ одоо төвчээр одоо сахилга баттай байх гэл маш олон зүйлийг өөрөөсөө зориулж шít. Тэгэхээр
би хүмүүст юу гэж хэлэх дуртай гэвэл ер нь бол айгүй хөнгөн л амьдрах сурах хэрэгтэй. Хөнгөн амьдрахын тулд нөгөө аль болох өөрийнхөө амьдрал, харилцаа бүх одоо амьдралынхаа талбарууд дээр асуудал бага үүсгэх. Нэгэнд үүсэж байгаа асуудал үүссэн бол тийм ээ тэр асуудал бас үүсч болно шүү дээ. Тэгвэл тэрийг эртгэн шиг ингээд одоо таниад энэ асуудлыг би үүсгээд байна уу? Энэ яг хинээс болоод байна гэд тэгээд одоо болтож болно тий. Эсвэл тэр асуудал өөртөө нэлээд хамаатай бол тэрийг шууд ингээд шийдээд зохицуулаад тэгээд тэр асуудлаа ингээд хаагаад явчих хэрэгтэй. Тэгвэл тэгэл энд нэг асуудал байдаг тэр асуудлаа шийдэж чаддаг байтал дахиад нэг асуудал гараад ирдэг. Дахиад нөгөө амьдралынх нь өөр нэг талбар дээр асуудал гараад ирдэг те. Тэгэл нэг ингээл нэг баахан асуудлуудынхаа дунд стресстэй явсаар агаад тэгээд нөгөө стресс нь бүсгүлд архаг стресс болоод тэгээ бүр невроз болоод ингээд нэг юм одоо эмх замраагүй амьдралаар амьдраад байдаг. Тэгэхээр хүн ер нь аюу сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Тэгэхээр сонор сэрэмжтэй байна гэхэлэр ийм сайхан инх тайван цаг сонор сэрэмж гэж юу яриад байгаа гэж гайхан те. Хүн өдөр тутмынхаа амьдрал дээр ер нь сонор сэрэмжтэй байхад гэмгүй тий. Тийм миний бас нэг боддог зүйл нь одоо альва тийм одоо асуудал гэх юм уу эсвэл бид нар л ингээд өдөр тутамдаа ингээд мэдэхгүй чадахгүй ингээд учрыг нь олохгүй зүйлтэй бүгд тулгардаг штэ. Тэгэхээр ингээд альва юм ингээд нэг хүний одоо өнцгөөс бол харж ирнэ яач болохгүй л одоо зөвлөл хувь хүн одоо нэг юм стакант усвалаа ихтэй амьдрал бол өөрөө баялаг ихтэй хэдэн мянган стакант ус штэ тий аюу олон талын өнцгтэй байгаа. Тэгэхээр юу асуух гээд нэхэр за тухайн одоо асуудал юм уу бэрхшээл их юм ингээд шийдэхэд миний одоо мэдлэг ур чадвар жаах хүрэлцэхгүй байна. Мэдээл бас дутаг байна тий. За өмнө нь одоо миний олж авсан тэр ойлголт хандлага өгөгдлүүд бас тэрнтэй зөрчилдөөд эсвэл нийцэхгүй байгаад байна тий. Гэтэл энэ асуудлыг ямар нэг байдлаар шийдвэрлэх ёстой. Яг тийм нөхцөл та яг одоо өөр дээрээ ямар алхмууд хийж эхэлдэг вэ? Одоо юу гэдгийг тэр асуудлыг шийдэх тийм чадамжтай болох төвшөнд очих хүртлээ. За тэгвэл энээс өмнөх нэг юм ирч асуудал шийдэх шийдвэр гаргах гэдэг нэг хоёр үг яваад байдаг тийм. Тэгээд нөгөө юм сургалтууд идэв. Асуудал шийдвэрлэх ур чадрын сургалт. Шийдвэр гаргах одоо шийдвэр гаргах ур чадвараа өсгөх гэх нэг тийм сургалтууд идэв тийм. Энэ хоёр чи ялгаатай болоод юм чинь тусад нь ингээ авч үзээд дээ шүү дээ. Яг асуудал гэдэг нь болохоор нөгөө альва үед гинт гарч ирсэн тэр нөгөө асуудал гэж одоо олж хараад тэгээд тухайн бодож агаад тийм ээ. За нэг олон талаас нь ч бодохгүйгээр ер нь бол ганц хоёр хувилбар дэвшүүлээл тухайн үед нэг үйлдэл хийгээл тэрийг шийдэх тэр процесс байгаа байхгүй. Шийдвэр гаргана гэдэг нь болохоор тухайн асуудалтай үнэлгээ өгнө, дүгнэлт өгнө тий. За тэгээд тэрийг шийдэх маш олон хувилбаруудыг гаргаад тэдгээр тэр олон хувилбараас хамгийн сайн гэсэн хувилбарыг сонгоод үйлдэл хийх тэр процессыг хэлж байгаа. Тэгэхээр шийдвэр гаргана гэдэг бол ер нь асуудлыг шийдвэрлэх хамгийн одоо эцсийн үе шат байхгүй юу? Тэгэхээр энэ хоёр чинь ер нь холбоотой, жоохон юм ялгаатай байдаг. Тэгэхээр асуудлыг ингээд надад асуудал тулгарчлаа. Энэ асуудлыг ер нь би үүсгэсэн гэдгийг мэдчихээн. За ингээд шийдчихнэ гэж шууд шийдэх боломжгүй. Нэг ийм үг байдаг. Бид асуудлыг бий болгосон ижил түвшний сэтгэлгээгээр асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж тий. Альберт Эйнштейн хэлсэн үг байдаг шүү. Тэгэхээр нөгөө үнэхээр тэр асуудлыг бий болгосон тэр сэтгэлгээгээр эргээд тэр асуудлаа бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай шийдэх боломжгүй учраас яах вэ гэвэл бид нар суралцах тий. Устдаа суралцах. За ном унших, дээр нь мэдлэгтэй болох. Хүн асуудлыг яаж асуудлыг одоо үүсгдэг маш олон хүчин зүйл байдаг шүү дээ. Нөгөө мэдлэггүй, хайхрамжгүй, тэ туршлагагүй. За тэгээ нөгөө юмыг олон талаас хардггүй, тийм ээ. Тэгээ маш олон юм алдаатай бодлуудыг хийж явдаг нөгөө бодлын эндүрэл гэж яддаг тийм. Тэгээд өөрөө өөрийгөө нөгөө яг сул дороогоор юусе мэдэрч чаддаггүй, тэ маш их бие төвтэй. Одоо хүн хаяа өөрийгөө сул дороогоор мэдэрч бас зүгээр шүү дээ. За би энэ талтаа үнэхээр сул дорой юм биш үү гэд тэгж юусе үздэг өөрийнхөө үнэтэй нь юусе нүр тулж чаддаггүй те. Тэнгүүд нөгөө асуудлаа юусе энэ үл юуч биш те. Зүгээр л ингээд болчдөг юм. Хар аяндаа ингээ юм болчихно гэж бодоод яваад байдаг. Минийхэр бол хар аяндаа бол юм болохгүй. Тэрийг болгохын төлөө бид нэр заавал нэгэн үйлдэл хийх ёстой. Тэр нь бол шийдвэр гаргахаас эхэлнэ те. За тэгээд шийдвэр гаргалаа. Тэгээд бид нар янз янзын шийдлүүдийг хувилбаруудыг боловсруулж яд. За энэ хувилбараар л энэ асуудлыг одоо шийдэе гэдэг. Одоо бид нар шийдвэр гаргана штэ тэр үйлдэлийг тийм ээ. Тэгэхээр ер нь бол мэдлэгтэй болох хэрэгтэй л. Мэдлэгтэй болох. Өөрөө өөрийгөө жилдээ нэг удаа дүгнэх тийм ээ. Өөрийнхөө амьдралын чанарыг дүгнэх, өөрийнхөө сайжирч гэнэ үү,
аль талбар дээрээ муужирч जैन аль талбар дээр чинь асуудал үүсэж जैन тийм ээ тэр чинь хинээс болсон гол үүсгэгч эзэн би энэ хийн тийм ээ за би юм бол би яг яагаад энэ асуудлыг үүсгэж юу те би энэ талын их хайхрамжгүй байсан юм байна тийм ээ за эсвэл би одоо энэ асуудал дээр нээлттэй биш байсан юм байна мэдлэггүй юм байна ур чадваргүй юм байна тийм ээ одоо юу гэдэг чинь эсвэл би энэ тал дээр маш их сөрөг хандлагатай байсан учраас одоо энэ асуудал үүслэе гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр ерөөсөө асуудлыг шийдвэрлэх хамгийн ихний алхам бол өөрөө тэрийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг байхгүй. Үнэхээр би энэ асуудлыг үүсгэжлээ гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тэр мөчөөс эхлээд бид нар дараагийн алхмыг эхлэнэ шүү дээ. За ур чадвар гэдээ хоёлаа ярьж штэ. Ер нь яг зөвхөн асуудал шийдвэрлэх ур чадвар гэвэл бас юу ярьж болох вэ? Энд бас юу багтдгийг. Магадгүй энэ нөгөө нэг одоо IQ талаасаа нэлээ яригдах бах те. Энэ талаар тодруулж ярил. Тэг ер нь бол нөгөө өөрөөсөө асуулт асууна. За одоо ингээд нэг асуудал гарлаа гэхэд нэлээд одоо удаан тэр асуудалтайгаа амьдэрсэн байна. За хүмүүс ч гэсэн хэлж जैन те. За би өөрөө бас мэдэрж जैन. Хүмүүс ч гэсэн надад бас хэлж जैन. Тэгэхээр энэ бол үнэн болж таарах гэдэг шүү дээ. За тэгвэл яг бол яагаад би ийм байдалд орчив? Энэ асуудлыг үүсгэсэн хүчин зүйл нь юу вэ? Юунаас болоод би энэ асуудлыг ийм болтол нь одоо ингээд үл хайхрав тийм ээ. За энэ үнэхээр одоо миний амьдралд таагүй байдлыг үүсгэж байгаа гол асуудал юу нөө? Энэ асуудлыг шийдэхин тулд би юу хийж болох вэ? Ямар алхам хийх вэ? Надад ямар нөөц боломж байна? Хэрвээ би ганцаараа шийдэж чадахгүй би хинээс тусламж авах уу гэд өөрөөсөө ингээд нөгөө асуултуудыг аюулсан асуу. Бүр болохгүй ингээд бичих хэрэгтэй тийм ээ. За тэгж байгаа. За би энэ асуудалтайгаа одоо ингээд асуудалтай юм байна гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Миний амьдралын талбаруудын ер нь нэлээд хэдэн ингээд асуудлууд байд юм байна. Хамгийн гол намайг зовоож байгаа, намайг тухгүй байлгаж байгаа, бусад хүмүүсийг ч гэсэн тухгүй байлгаж байгаа асуудал нь болчлоо. Тэгээ одоо би энийг шийдэхгүй бол цаашаа явах ерөөсөй боломжгүй юм байна гэдгийг ойлгочвол дараа нь дахиад эрсдэлээ тооцох хэрэгтэй. За энэ асуудалтайгаа ингээд яваад байвал надад ямар эрсдэл тохиолдох юм те. За мэдээж ингээд ингийн тийм аль талбарууд эрсдэл болох юм. За нөгөө талаасаа би энэ асуудлаа одоо шийдэхин тулд ямар хугацаа зарцуулах юм? Надаас ямар хүчин чармайлт гарах юм? За дээр нь энийг би шийдснээр надад ямар боломжууд гарах юм? Шийдэхгүй бол би ямар боломжуудаа алдах юм гээд бүр нэлээд сайн ухаж өөрөөсөө маш олон төрлийн асуултуудыг асууж ээж хариултаа өөрөөсөө гаргана. Тэгээ би өмнөх нэг подкаст дээр хэлжсэн шүү дээ. Хүн өөртөө хамгийн сайн coach идэг. Хамгийн зөв хариулт хүн өөртөө мэддэг. Ер нь ямар нэгэн бэрхшээл амьдралд байна. Би ер нь амьдралдаа тохиолдож байгаа ихэнх бэрхшээлүүдийг би өөрөө үүсгээд байд юм байна л гэж бодох юм бол өөрөөсөө аюулсан асуулт асуух. Тэ? За би нэг аим асуудалтай байна. За миний амьдралын энэ хэсэг дээр ер нь би асуудалтай байна. Эсвэл би жоон тийм харилцааны хэсэг дээр асуудалтай юм байна гэвэл өөрөөсөө л асуулт асуух хэрэгтэй. Тэгээд хамгийн зөв хариултыг хүн өөрөөсөө нөгөө гаргадаг. Хүнээс өөрөөс нь гардаг. Тэгэхээр за тэгээд дараа нь мэрэгжлийн хүнд хандах хэрэгтэй. Мэрэгжлийн хүн гэдэг нь сэтгэл зүйчэд тий мэрэгжлийн коуч нарт. За мэрэгжлийн хүмүүст хандчихэж бид нэр тэр нөгөө асуудлаа хэрхэн шийдэх одоо шийдлээ одоо гарах гарцаа болдог. Тий. Таны хувьд бол бизнесийнхэнтэй бас нэлийн ажилласан одоо сүүлийн үед бас сэтгэл заслын чиглэлээр мэрэгчж байгаа юм тий. Ер нь зүгээр ингээд нийгмийн ингээд том зургаар нарах за хувь хүний төвшин мэдээж харна шүү дээ хүн дээр авч үзсэн. Тэгэхэд ер нь яг зүгээр ямар асуудууд ингээд тийм нийтлэг одоо шийдэгдэхгүй яваад байна ч гэдэг юм уу те. Ямар нь илүү бодиттэй, ямар нь илүү одоо тийм зохиомл гэдэг юм яг ийм нийт том зургаар нь харуул та юу гэж дүгнэх вэ? Гаднаас одоо юу гэдэг чинь нийгмээс үүсгэж байгаа асуудал дээр аяга анхаарлаа хандуулдаг. Тий одоо эндээс бидний амьдрал асалж муудаад байж гэдэг юм уу? Одоо байгууллагын буруу үйл ажиллагаа, хүний нөөцийн буруу бодлогоос болж миний амьдрал, миний ажил өнөөдрийн болохгүй байна, жишээлтэй асуудалтай байна гэж хараад байдаг. Тэгэхээр ер нь бол нөгөө өөрөөсөө би ер нь ямар бэрхшээлийг үүсгдэг вэ? Би ер нь ямар асуудлыг үүсгэждэг вэ? Тэгээ энэ асуудлуудыг хэдэн хувь надаас ер нь би өөрөө үүсгэсэн ч гэдэг юм уу. Тэр өөрийнхөө талаас ер нь хүмүүс нэг баг бодд юм шиг санагддаг шүү дээ. Тэгээд нөгөө жишээлбэл энэ хүнийг өөрчлөөдөг. Тэ энийг ингээд хилээдэг. Энэ сайхан дүрм журм ингээ гаргаад ингээ уншчин тэ. Гэтэл тэр дүрмийг өөрөө ойлгох хүн өөрөө байдаг. Тэр дүрм журмаа хэрэгжүүлэх хүн өөрөө байдаг те. Ерөөсөө хүн өөрөө л өөрөөсөө тэр нөгөө
асуудлынхаа шалтгааныг олж харж өөртөө л ажиллаад байвал хүн болгон тэр нэг тийм одоо айхтар ингээд асуудал живцсэн маш айхтар хүнд нөхцөл бас бид нар амьдрахгүй байхгүй. Тэгэхээр ер нь бизнес дээр ч гэсэн хувийн дээр ч гэсэн асуудлаа дандаа өөрөөсөө харах хэрэгтэй. Тэгэх юм бол нөөц боломжоо бид нар бас давхар харж идэг. Энэ асуудлыг шийдэхийн тулд биднэрт ямар нөөц боломж байгаа юм. Тэгээд нөө A B C D гэх төлөвлөгөө нөө хувилбаруудтай тий. За ингээд нэг үзье, тэгээд нэг үзье. Болохгүй л ингээд үзье. Тэгээд нөгөө өөрийнхөө асуудлыг өөрийнхөө нөөц боломжоор ингээд шийдэж явна. Тэгэхгүй нөгөө гаднаас л бид нар одоо асуудлыг хараад идэх тийм ээ. За энэ асуудлыг үүсгэж байгаа орчин зүйл байна. Тэгэхээр гэхдээ эхлээд өөрөөсөө харах юм бол бид нар тэр асуудлаа шийдэх нөөц боломж байдаг. За хувийн дээр бол нөгөө мэрэгжлийн хүмүүст хандах хэрэгтэй. Тий. Би ингээд өчигдрөөс өөртөө бодож лээс одоо диалог гэдэг нь цуглалын маань нэр ч гэсэн ирэхэд нэг өөрөө өөртөө ер нь диалогт орох, өөртөө харилцан яриад үр дүнтэй орох гээд тасаас ярьж энэ өөрөөсөө эхлэх хэрэгтэй гээд. Тэгээ би зүгээр өөр дээрээ бодоод аваад үзэхээр нэг юм байгаад байгаа юм шиг байна. За хүний амьдрал нэг 3 4 төрлийн одоо үнэтэй нөөц байгаа шүү дээ. Тэгээ одоо цаг хугацаа байна. За тэгээ эрүүл мэнд байна те. За энэ хоёр бол ингээд явах тусам ингээд багасч идэг. Нөгөө талд ихт ингээ аривччээд нэг 2 3 төрлийн нөөц байгаад тах шиг одоо оюун мэдлэгийн нөөц те. За одоо тэр нь илүү мэрэгжлийн талдаа яваад өгөн тийм ээ. За тэгээд одоо emotional нөөц буюу одоо хүний сэтгэл санаа нөгөө нэг IQ гэд эдгээр байгаад тах шиг байна. Тэгэхээр тэрний дээр бас нэг одоо юу гэдгийг нөөц гэх юм уу эсвэл зүгээр тэр тухайн хүнийг бас нэг тодорхой эрч энергиэр хангаж яадаг чиглэл нөгөө нэг юм одоо spiritual гэж яриад байдаг шүү дээ. Одоо монголчууд нь сүнсний эдэр гэж яриадгийг зөв орчуулах хэсгийг мэдэхгүй. Гэхдээ тэнд нь юу багтаж байгаа нэхэр одоо тухайн хүний нөгөө нэг төр ярьсан амьдралын эрхэм зорилго үнэт зүйлс миний амьдралд юу чухлын гэдэг тэрийг илүү сайн тодорхой болгочвол ер нь нөгөө нэг юм юу гэдгийг асуудал илүү бага гарна. За тэгээд хэдийгээр би юу гэдгийг санхүүгийн хувьд тийм сайн байгаагүй ч гэсэн үнэхээр том зорилготой бол тэр нь ингээд миний амьдрал илүү нэг тийм гэрэлтэй шиг гэмэдэ утга учиртай. Асуудал гарах орон зай нь илүү багасаад ирд юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр зүгээр миний одоо яг хуу энэ подкаст хэлэх гэдэг гол санаа нь тэр нөгөө нэг том зургаа айгуу сайн олоод харчвал ерөөхдөө асуудал чи ингээд асуудал гэж харагдтаа болоод бэрхшээл болоод ирдэг. За тэгээ мөн таны хэлсэн санаа те яг өөрөөсөө эхлэнэ гэдэг бол угаасаа айгуу зүг алах юм лээ. Миний хувьд яг хуу ингээд нөө мэдлэг оюун талаа илүү анхаарал ирсэн ч гэсэн IQ тал дээр бас асуудалтай байсныг би анзаарч байгаа байхгүй сая сүүлийн үед те. Тэгэхээр яг ингээд өөртөө ажиллана гэдэг бол яг ингээд нэг хамгийн зөв цэгэл юм байлээ л дээ. Миний нэмэрлэх санаа бол юм байгаа тийм. Тий, би ч гэсэн бас харилцааны асуудалтай байсан байхгүй. Тэгээ тэр юу ихлэ би нэг сонсдгүй байсан юм шиг. Нэлээд олон жилийн өмнө. Тэнгүүд би харилцаанд бол хамгийн чухал юм бол сонсох юм байна. Тэгэхээр би сонсож сурах юм байна. Тэгээ би яагаад сонсдгүй юм бэ гээд тэгээ сонсдгүй байдаг ингээд шалтгаануудаа ингээд өөрөө олоод за сонсдгүй байх нь миний хийж байгаа ажилтай холбоотой юм байна. За миний өссөн орчин бага настай холбоотой. Эсвэл одоо би чи аль үеийн хүн билээ те. Тэгэл ингээл аюу олон те хүний үс тулсан амьдрал туршлага гал аюу олон зүйлээс бодоод бид нэг юм сонсохгүй байхдаа дадалтаа сурцсан биз дээ те. Тэнгүүд за тэгвэл би ингээд яваад иж болохгүй юм байна. Тэгэхээр би энэ сонсох чадваргүй байна гэдг нь өөрөө одоо миний хувьд мэрэгжил тал дээр ч гэсэн өөр аюу том асуудал. Дээр нь сул тал болох учраас би энийг одоо юу нь бол шийдэх хэрэгтэйгээд тэгээд тодорхой хэмжээний бас нөгөө зөвлөгөө аавна, уншин, судлана. Тэгээд хамгийн гол нь үйлдэл хийх. Тэгээд ерөнхийдөө нөгөө сонсоод ер нь сурцсан. Сонсож сурах. За тэгээд зөв дараа нь тэрий чин дагаад нөгөө зөв асуулт асуух. За сонсоод сурч байгаа бол би бас зөв асуулт асууж сурах хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр ерөөсөө нэг үйлдэл бас дахин үйлдэл гэж байгаа юм тий. Тэгэхээр хүн болгонд тодорхой хэмжээний санаатай ба санаагүйгээр баг санаатай ч баг үүсэхгүй. Санаандгүй байдлаар мэдлэг туршлагагүйгээсээ болоод хитрхи олон сул зуршлуудаасаа болоод ийм үүсгэсэн асуудлууд байдаг. Тэрийгэ тэр чинь ингээ бүр томроод ирэхээр хүмүүс анзаараад хэлдэг тий чиний энэ чинь нэг жоохон болохгүй шүү гэдэг ер нь хэлнэ маш ихтэй хэлнэ. Тэрийг хүн айгүй тийм сонор сэрэмжтэй анзаарч явах хэрэгтэй. Нэрээ нэг биш нэлээ идэв надад ингэж хэлээд байна. Тэгэхээр би бас энэ талдаа бол нэлээ асуудалтай юм байна гэд. Тэг хэрвээ би энэ асуудалтайгаа удаан ингээд яваад байвал ер нь надад ямар эрсдэл миний амьдралд миний цаашдын харилцаа нэтворкт тий за дээр нь миний карьерт за тэгэл миний санхүү орлого ер нь одоо ингээд миний хувийн тэр одоо амьдралд ер нь миний аз жаргалтай байхад энэ ямар эрсдлийг одоо учруулах юм бэ гэж бодоод тэгээд эрсдлүүд гараад ирэнгүүт за энийг шийдэхийн тулд эхлээд би өөртөө туслая.
Тэ. Мгм. За тэгвэл өөртөө туслахын тулд надад ямар нөөц боломж байна? Тэ. За надаа бас төвчээртэй юм байна. За би бас тууштай юм байна, тэ. За би яг хэлсэндээ бас хүрдэм байна, тийм ээ. Тэгэхээр би энэ дээр бас нэг юм хий гэвэл би бас хийсэндээ бас байдсан байна. Өөртөө бас би бас чанга байж чаддсан байна гэд ингээд өөрийнхөө бүр ингээд маш жижигхэн ингээд одоо жижигхэн эсвүүдийг ч гэсэн гаргаж ирээд за тэгвэл энэ дээрээ үндэслээд би одоо энэ асуудлуудаас гарна ч гэдэг юм. Ингээд өөртөө гоё амлалт өгөөд ингээд явах нь хамгийн одоо зардал багтай. Тэгээ өөртөө ажилладаг аюу тийм зөв арга байдаг тий. Нийгэмд ингээд асуудал гарч ирээд тэрийг шийдэхгүй яваад байл яах вэ гэвэл нөгөө бид нар цаг хугацаагаа алддаг. Бидний давуу талыг ингээд дагаад ингээд зөндөө олон боломжууд ирэх байсан. Тэр боломжуудаа бид нар асуудлаасаа олоод алддаг. Дээр нөгөө хүмүүс анзаарч хэлдэг. Наадах чинь аюу дайжгүй гэтээ энэ тал нэлээд асуудалтай. Тэр өөрөө мэдтгүй юм билээ гэдэг. Гэх мэтчлэнгээр нөгөө Мгм. бидэнд ирэх байсан боломжууд маань биднээс холбоор тойроо явчихна шүү дээ, тийм. Тэгэл бусад тэгэл тэр чинь дагалдаа зөндөө олон одоо ингээд таагүй байдлууд үүснэ. Тэгэхээр би үл амьдралынхаа нөгөө дахиад хэлэхэд хүн өөрийнхөө амьдралын хамгийн сайн коучин, чиглүүлэгч нь байдаг учраас ер нь бол ямарваа нэгэн асуудлыг та үүсгэсэн бол таны амьдралын аль нэгэн талбар дээр чинь нэг асуудал гарч ирээд ер нь тэр нь те хүндрэл бэрхшээл учруулаа дээр нь таныг болон тэр ойр дотны чинь хүмүүсийг хүртэл тавгүй болгож байгаа бол энэ өөрөөр таны бүр өөрөө үүсгэх аюул тун бодит асуудал юм байна. Тэгэхээр нэг шийдэх тал дээрээ ер нь бол анхаарч ажиллах хэрэгтэй л гэж хэлдэг. Мгм. За ингээд подкаста өндөрлөе тийм ээ. Тэгээ подкастын төгсгөл зүгээр яг ингээд одоо нийт 10 дугаараа бас тэгээд энэ дугаараа дүгнээ зүгээр танд хэлэх одоо мессеж байвал бас хэлэх хэрэгтэй байх тийм ээ. За тэгээ бид хоёрын хийсэн подкаст болохоор яг нэг хувь хүн рүү чиглэсэн. Угаасаа Тийм. тодорхойлон тийм байсан тий. Тэгэхээр хувь хүний хамгийн том одоо өөртөө бүтээх эзэмших ур чадвар биднэрт одоо сургуульд заадаггүй за аав ээж ч гэсэн бараг заадаггүй хүн өөрөө амьдарч явж байхдаа өөртөө бий болгодог энэ нэг том ур чадвар бол өөрийнхөө амьдралыг удирдах ур чадвар гэж байгаа. Мгм. Тэгэхээр бид нөр өөрийнхөө амьдралыг удирдах чадахгүй хэн нэгэн хүн бидний амьдралыг удирдана тийм ээ. Тэгэхээр өөрийнхөө амьдралыг удирдахын тулд зөвхөн нөгөө ажил хийгээд орлогоо зохицуулаад ингээ явах биш. Өөрийнхөө амьдралыг одоо маш гоё сэтгэл татам, тансаг, амар тайван тий одоо яг яаж амьдрмаар байна тэр хэмжээгээрээ тэр хэмжээндээ байлгахын тулд биднес тодорхой хэмжээний менежмент хийх хэрэгтэй. Тий энэ чинь хувийн менежмент гэдэг. Тэр менежментээ яаж хийх вэ гэдэгт л одоо жоохон тус болох үүднээс бид хоёрын 10 дугаарыг хийлээ тий. Тэгэхээр тэр өөрийн амьдралыг удирдах ур чадвараас чинь нөгөө өөрийнхөө эрхэм зорилгыг олох энэ оршихуйн утга учраа олох тий. Тэгээд нөгөө хувь хүний алсын хараа за тэгээд зорилго за тэгээд өөрчлөлт гэдэг зүйлийг өөр дөрөө бий болгох за асуудал бэрхшээл нөгөө бэрхшээл гэдэг зүйлээ таних за тэг асуудал үүсвэл асуудлаа одоо ялгаж тэ асуудлаа шийдэж сурах. За тэгэл нөгөө эстетик, этик, ёс зүй, гоо сайхан тэ ажил карьер гэдэг маш олон зүйлүүд байгаа. Тэгэхээр хувь хүний үндсэн тэр амьдралын 5 талбараас гадна дагалдах маш олон талбаруудын донд бид нэр амьдарч байгаа учраас тэр одоо талбаруудаа хайтайхан ингээд одоо уягдуулад хайтайхан амьдрахад л бит хоёрын энэ хийсэн одоо харилцан ярьсан энэ подкаст маань жоохон ч гэсэн тус болсон болов уу гэж найдаж шít. Тийм. За баярлалаа. Тийм. Тэгээд яг асуудлын юун дээр хамгийн сүүлд хэлэхэд нэгэнт ингээд асуудлыг өөрөө үүсгэсэн бол тэндээс битээ зочроорой гэж хэлмээр байгаа. Яана би одоос ийм амаргүй юм уу те асуудлыг үүсгэчлээ. Би чи яатсан юм бэ гэд хүн ингээд өөрийгөө үзий ядаад өөртөө ингээд бүр дургу болоод эхэлдэг байхгүй юу. Бүр ингээд би өөртөө бүтэхгүй юм аа гэдэг энэ хандлагаар хандаад байдаг. Өөртөө ерөөсөө тэгж хандаж болохгүй. Зөвхөн тэр асуудалтай хандах хандлагаа сонгох хэрэгтэй. Тэ? За тэгээд аргагүй би энэ асуудлыг үүсгэхэд надаас бас шалтгаалсан юм энэ байгаа. Би ийм дээр хайхрамжгүй хандсан байна, ингэсэн байна гэд тэгээд асуудалтай эерэг хандах хэрэгтэй. За тэгээд дараа нь бид нөгөө тэр асуудлыг нөгөө шийдэхгүй ямар эрсдлүүд гарах вэ гэдгээ бодоод за тэгвэл шийдчих юм бол шийдэхин тулд бид хэдийн хэр цаг хугацаа зарцуулах юм шийдчих юм бол ямар боломжууд байна яаж би өөрчлөх тийм гээд тэгээд нөгөө шийдвэрээ гаргана. За тэгээд ер нь бол тодорхой үйлдэл хийн тий. За үйлдэл хийхэд бол тодорхой хэмжээний нөгөө шилжилтүүд явагдаад өөрчлөлтүүд гаргахад тэр өөрчлөлтүүдээ аюулсаа хэмжиж явах хэрэгтэй. За би бас энэ асуудлыг шийдснээр миний амьдралд өнөөдөр наацхан тий өглөөдөө би аюу аз жаргалтай босч байна.
Тэгээ би ер нь ойрын 7 хоног ууралсангүй ч гэдэг юм уу те. За өнгөрсөн энэ сар миний бүтээмж их дайггүй байна те. За ингээд би айгүй хэмнэлттэй байна тийм ээ. Хувийн санхүүгийн боловсрол маань бас айгүй дайггүй болж байна гэдэг юмгээд амьдралынхаа тэр бүр одоо өөртөө хамаатай болгоно айгүй сайн дүгнээд хэмжээд өөрчлөлтөө хэмжээд хүнийхээ өөрөөсөө хамгийн том урам зориг авдаг. Хүн бусдын амжилтаас хүн айгүй сайхан мэдрэмжийг авдаг байхгүй юу? Хүний хэлсэн гоё үгнээс хүн айгүй сайхан мэдрэмж авна. Оо ямар гоё юм бэ гэдэг гоё тийм мэдрэмжийг аавна. Гэхдээ тэгээ мэдрэмж алга болно. Хүн өөрийнхөө өчүүхэн одоо өөрчлөлт, эерэг өөрчлөлт тэр сайжирч байгаа тэр байдлаасаа хүн бүр 100% урам зориг авдаг. Тий. Тэр тийм 100% урам зориг авахад бид нар асуудлаа шийдчихээ тэрний үр дүнд тэр өөрчлөлтүүд гарахад бид нар аяг урам зориг авна шүү дээ. Тий. Хөнхөн ингээд жоохон хэсгээс ингээд хөнхөн ингээд яриа авчи. Тий. Тэгээд диалог гээд ягаад энэ цуврал нэр өгсөн гэдгийг бас эхний 1-2 эхний дугаар дээр баг ярьжсэн багтаа ингээд өрөөч бас дурдлаа. Хүн бол нөгөө нэг өөрийнхөө одоо даваадарч гэдэг хүн эсвэл батхан гэдэг хүн одоо их төсөл гэж үзүүлтэй таавал өөрийнхөө тэр төслийн удирдаг чинь за эсвэл амьдрал бол одоо яг кино шиг ярьдаг юм уу те. Тэгвэл одоо та амьдралынхаа продюсер нь те найруулагч нь байх юм шүү. Энэ бол тийм бүтээлч одоо амьдрал гэдэг бол ийм гоё бүтээч үйл явц тийм айгүй сонирхолтой мэдээж бүх юм дардан байхгүй. Гэхдээ энэ айгүй сонирхолтой аялал тийм ээ. Тэгэхээр хөтлөгчийн зүгээс ийм санааг нэмж хэлэх байх. Тэгээд гол нь асуудал байгаа бол мэдээж нөгөө Монгол ардын зүрх сүгч бас те суусан цэцнээс явсан тэнгэн дээргээд үйлдэл бол маш чухал юм блэ. Тэгэхээр бол нөгөө зам гарсан хүнд зам аяндаа харагддаг гэдэг шиг ингээд ямар ч гэсэн зүгээр суухгүйгээр үйлдэл гаргах нь маш чухал. За ингээд бизнесмен подкастын диалог цувралын сүүлийн дугаарыг гээд өндөрлөе. Тэр чинь бас тодорхой хэмжээний үзэгчдийн одоо сонсогчдын хүрээлэлтэй болсон тий. Тэр тун их баяртайгаа бид тэрийн одоо эхлүүлсэн ажлын бас нэг гол үр дүн гэж харж байгаа. Ингээд үнцэнтэй санаа туршилгаа энэ 10 дугаарын турш хуваалцсан Баттан зөвлөхтөө бас баярлалаа. За тэгээд нөгөө өнөөдрийн сэдвээ нэг үгээр хаачаа. Ер нь бол нөгөө амьдралын тэ 0-1 талбар ингээ асуудал байгаа гэвэл те. За энэ асуудлыг би дахин амьдралдаа үүсэхгүй тул би юу хийхгүй байх вэ гэдэг те. Өмнөх дугаар дээр нөгөө ярьжсэн би юу хийхгүй байх вэ гэдэг одоо асуултыг өөрөөсөө асуугаад хийхгүй зүйлийнхээ жагсаалтыг бүр гаргаад бүр харж ивэл зүгээр байдаг. Тэгээд би бол ингэж боддتي хүн нэг алхам одоо ухраад хоёр алхам урчлах хэрэгтэй байхгүй. Гэтэл одоо нэг алхам ухарчаад хэсэг байж байгаа дахиад ингээд хоёр алхам хойшилж болохгүй шүү дээ тий. Тэгэхээр урагшаага явах хэрэгтэй. Энэ ямар ч одоо сонголтгүй бид нар бол урагшаал явах хэрэгтэй гэдэг. Жилээс жил бидний амьдралын чанар сайжирч явах хэрэгтэй. Хувь хүний хувьд өсөн дэвжиж явах хэрэгтэй. Тэгэхээр эний чинь нөгөө саад болдог зүйл бол нөгөө хитрхээ олон бэрхшээл асуудлыг амьдралдаа үүсгэчихээр бид нар урагшилж чадхаа болчтой. Тэгэхээр жил тутам, улирал тутам, сар тутам өөрийнхөө амьдралд урагшлах замд чинь саад болж байгаа тэр бэрхшээл асуудлыг бусдаар хэлүүлэхгүйгээр өөрөө жоохон сонор сэрэмжтэй байгаад олж хараад боломжоор тэрийг шийдээд бүр ингээ хаагаад явж ивэл ер нь бол ямар ч хүний амьдрал те жилээс жил сайжрах нь тодорхой. Тэгэхээр та бүхэн амжилт хүсье. За баярлалаа. За ингээд үзэг сонсогтой бас бизнесмен подкастын YouTube channel-ыг дагаарай, комент, лайк, шеэр биднийг дэмжээрэй гэж хэлэх ингээ баярлалаа. За баярлалаа.